Тэгэхээр ер нь бол хувьтай хүн наадам үзнэ гэд манай монголчууд бол наадмаа ер нь л нэлээ их бэлгшээдэг. Тийм үү? Бэлгшээж үзэх гэж тэмүүлдэг тийм ард түмэлтэй. Хувьтай хүн наадам үзнэ гэд тэгтэл харамсалтай нь шуун дээр тогоон дээр одоо гал ч гэдэг юм уу жоохон утга төгөлтрийн хувьд бол үнэхээр одоо ямар ч утга учиргүй энэ тэнтэй ингээ холион бад нь утгалтсан нэг тийм сонин наадам болоод урагчлаа л да. Цааталт нь нэг сонинд дуудулж хагаад нааталт нь цааталт нь нэг одоо юу гэдгийг те нэг рок руу альцвал одоо юу гэдгийг нэг хайрын одоо орчин үеийн дуудулж хагаад цааталт нь дийлтэйгээ байж ах жишээтэй. Тэгээд ер нь жоохон утга авцалтаагүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү үйл ажиллагаанууд айгүй харагдсан. Тэгээд би миний гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр өмнө нь нөө наадам гэд хорлцсон. Наадмыг нөө наадам гэдэг ерөөдөө хорлцсон юм билээ шүү дээ. Тэгээд тэр уулзалтан дээр нь тэгээд одоо нөө наадам гэдэг нэг хэсэг бөө юм яваад нөгөөдөл нь наадмаа хийнэ гэж нэг хэсэг уурлаад нэг жилиг наадмаа нэг нь хорлцсон шүү дээ. Тэгээд дараад нь ахаад энэ юун дээр мортонгууд одоо гарч ирж байгаа шүү дээ. Одоо энэ мортонгуудыг хүртлөө те наадам болохоос өмнө нөгөө юу ягаад энэ мортонгуудын юуг нь авчиад мортонгуудын морийг нь авчиад нийтлгаанд өгöd сургуультай мөрийг чинь эзэж сургуультай тэгээд хурдан удмын тийм мордыг хизээч юу хинч нийтлгаанд өгөхгүй тодорхой шүү дээ. Ялангуяа бүр өөрснөө ингээд суугаад тий ингээд юм хийдэг залуус бол өөрснөө хизээч одоо юу гэдгийг нийтлгаанд өгч болохгүй гэдгийг мэдж байгаа шүү дээ эднэр. Тэг мэдж байгаа юм яагаад гэсэн гэд би бас гайхаж байгаа. Энэ бас л цааталтаа зохион байгуулалтаа ямар нэгэн байдлаар монголчуудын наадмыг бас тий үгүй хийх гэсэн доромжлох гэсэн тийм санаа утга агуулга цааталтаа санаатаагаар яваад нь да гэдээ хардж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь энэ удаагийн наадам ахаад бас юу болчих өсч дандаа рок би дуучид дандаа үс гизгээ ингээд сэрсэлзүүлсэн сагсалзуулсан айгуу тийм улаан хар өнгийн айгуу тийм муу ёртой гэмээр тийм хувцтай хүмүүсээр ингээд дуугаа эхлүүлж байгаа байхгүй юу. Энэ хувцс нь хүртэл надад таалагдахгүй байгаа. Улаан хар өнгийн энэ ч одоо наадам шүү дээ. Рок попын тоглолтын газар биш шүү дээ. Яг та нар рок попын хүмүүс ич болно л доо. Гэхдээ эн чинь наадмын газар шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ? Эн чинь бүр санаатаагаар ингэж байгаа юм уу гэж би өвдө бодсон. Тэгээд дээрэс нь энэ дээр одоо энэ хун болоод байгаа юм шиг байна. Энэ дээр одоо энэ гарч байгаа энэ хөшөөд ямар учиртай юм бүү мэд одоо. Одоо энэ цааталт нь хун болоод байгаа хүмүүсийг би одоо хун болж ийн гэж би одоо бодохгүй байгаа. Эдгээр би анх цаад харсан чинь нэг талвч нь байхгүй шувуу юм уу хайшин нэг талвч нь хурхай шувуу юм уу гэж анхлаад харсан. Син чи тэр цааталт нь хідүү хүмүүс хун болоод энэ нэг өнгөрөд байгаа юм бас яг ямар утга учиртай бэлгэлтэй хөшөө юм байгаа бүү мэд одоо хараарай. Энэ хөшөөд ямар утга учиртай бэлгэлтэй энэ доотлолт нь би нэг ойроос очиод харсан чинь айгүй муухай хөшөө лээ. Айгүй муухай хөшөөс. Ямар утга учиртай яах гэж ийм хөшөө тавьсан юм аа би өрдөөсөө ойлгоогүй. Цааталт нь ийм энэ доотлолтой нэг 3 чөтгөрийг шиг нэг ийм нэг 3 талгаатай луу юм уу хайшин юу юм 3 талгаатай тамийн нохоо юм уу юу юм айгу сонин хөшөөнүүд айгу харагдсан. Тэр цааталтан тэр нэг хангаар дэж магадгүй яг нэг могон амандаа цуусан юм уу аль сахалтай юм тэр хөшөөний талаар би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ над тэр цааталт байгаа тэр энэ доотлолт байгаа энэ шар энэ том нэг хөшөө надаас таалагдаагүй. Айгу онцгүй сонин хөшөө нүүд тэгээд энэнийг болохоор чи яг
бас хүмүүс бас яг гал голомтой бадруулах нь зүйлтэй тийм үүнийг бол бүгдээ ойлгож байгаа. Гэхдээ энэ юун дээр гал голомтой бадруулах гэдэг байгаа ямар утга учиртай гэдгийг бас хүмүүс бас ойлгохгүй лээ. Би ч бас ойлгохгүй байна. Тэгээ хамгийн гол нь яаж байгаа юм гэхлээр жоохон юу ч гэмээр юм дээ тийм ээ. Санаатаагаар миний харж байгаагаар жоохон ингээд Монгол улсын наадмаар далимдуулаад ингээд хараал хийгээд байгаа юм болов уу гэж хувьдаа бодох юм. Наадмыг далимдуулаад санаатаагаар ингээд одоо юу гэдгийг тийм ээ. Тийм ээ хараал хийгээд байгаа юм болов уу гэж бодох юм. Одоо би ер нь бол нэг урлагийн үзлэгээс 7 дор боллоо гэд 9 тэрбумаар тийм яачаад үүнийг санаачилсан, дэмжсэн, оролцсон хэм боловч бүгдийг хэдэн ер нь төр төмний хэрэгт бүү ойртуул гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ 4 тэрбум юм уу 9 тэрбум юм уу гэд хид янзаар яриад лээ. Тэгээ хамгийн гол хүмүүсээ уурлаад байгаа юм бол өрдөөс энэ цааталт нь энэ имийн ч гэсэн өөлөөд явж байгаа наа юу тийм бэлгэдэл муухай. Юунтаа өөлөөд байгаа юм би өрдөөс ойлгохгүй. Зовлоод шаналаад байгаа юм уу хайшин. Айгуу муухай санагдсан надаа. Тэгэд энэ тоглолтууд нь ихэнх нь нэг орилж чарлаад жоохон ихэнх дуучид нь тэгээд нэг рок попын дуучид байсан болохоор над ердөөсөө онцгүй санагцсан надад. Хөвчлэн орилж чарлаа. Энэ чинь жоохон одоо юу ч гэмээр юм чи уг наадам шүү дээ наадам. Тэгтэл эн чинь дандаа ингээ орилж чарлаа дандаа рок попын хоолоогоо ингээд нөгөө нэг чанх яасан дандаа тим хүмүүсээр бүрдүүлчихсэн. Нэг бол нэг хэвийн хоолойтой эрэгтэй хүн миний харж байгаагаар баг дуусангүй штэ. Тэгээ би хувьдаа яг юу гэж бодож байгаа юм гэхэлэр энэ дээр нэг ийм нэг асуудал байгаа юм аа. 2024 оны нээлт байгаамаа. Наадмын нээлт. Наадмын нээлт гэдэг нэг юм байгаа юм. Тэгээд энэ дууг үзээд би бол нэр түрүү жилийн наадмын чимэг бол ердөөсөө энэ гурван хүн байсан шүү дээ ердөөсөө. Ердөөсөө түрүү жилийн наадмын нээлт бол ердөөсөө энэ хүмүүс байсан. Түрүү жилийн наадмын чимэг бол ердөөсөө энэ гурван хүн бол ердөөсөө түрүү жилийн наадмын чимэг. Ядаж энэ гурав шиг нэг айтайхан шиг дуулж байгаа. Гин одоо ардын дуу муу дуулахаас чинь тэр чигээрээ ингээд те рок попын дуу болгож болохгүй штэ. Тийм үстэй. Яаж ч удаагс ямар ч хүн харсан гэсэн. Энэ гурав бол угаасаа чимэг байсан. За түрүү жилийн наадмын бол чимэг байсан. Энэ гурвгүйгээр бол түрүү жилийн наадмыг би бол сайн төсөөлж чадахгүй байна. Энэ гурав бол угаасаа чимэг нь болсон. Харин энэ удаагийн наадамд юу болж байгааг нь өстой ойлгоо. Өстой утга учиргүй байсан. Холон бант нь цоч их ухтгалс дандаа рок поп. Яг үхэр тэрэг бас явсан байна бас. Тэг хамгийн гол нь гэрийн тооноор хизээш ингэж дуугуу гэж өнгөрүүлж болдгомоо хүн өөрөө хятадууд шиг ингэж хятад солонгосчууд шиг ингэж монгол хүн явдгомаа битгий муу яр зүгнүүдээ энэ дээр бүх хүмүүс уурлсан.
Нэрээ жавхлан ядаж дуулуулчихгүй. Яах гэж нэрээ ийм хийж би өстой хэцүү хөл юм хийсэндээ одоо энэ Наранбаатар наадам гэдэг одоо баах юм гарч ирнэ да одоо. Энэ 4 тэрбум гээл гэх юм. Сэтгэл гаргахгүй л байна даа л гэж. Жанцсан нуруугаа найруулсан нээлттэй гүйц тоглолтоо гэж болсонгүй шүү. Наранбаатар мөнгө хэмнээд өөртөө унгаагаад явчихлаа гинэ. Систо жинхэнэ нэрээ хогийн юм найруулсан би лээ. Йоо. Энэ хэд бол үнэхээр нэрээ наадмын чимэг болчихсон. Энэ хэдийг найруулад ядаж энэ хэдийг хэрэг нааруулж чадахгүй юм бол энэ хэдийг дахиад дуудаад аваад ирээд дуулуулчихад юу нэг яасан. Энэ хэдийгээ тэгэл энэ хэд шиг ахаалт иймэрхүү стилтэй ахаалт нэг жоохон өөрчлөлт гаргачихад баг болох байсан юм дээр яа нэрээ найруулж чаддгүй бол энэ хэдээсээ санаа авчлаа. Өнгөрсөн наадмын найруулгуудаасаа санааг нь авч хагаад аль нь гоё вэ гэж хагаад санаа аваад тэнцэнс хийж болоогүй юм. Би бүр гайхаад тах юм. Санаатаагаар нэг бол одоо нөө наадам гэдэг санаатаагаар оруулсан, моринуудын санаатаагаар оруулсан, санаатаагаар одоо хараалцдаг хийж байгаа юм шиг нэг юм бэлэр юм хийж явж байгаа юм. Энэ дээр бид нар тодорхой хэмжээнд энэ нэг юу яах хэрэгтэй баха тодорхой хэмжээнд. Би бол тэгээд энэ жилд яаж юм гэхээр энэ өнгөрсөн жилийнхээ наадмыг л үзэж тодорхой хэмжээнд одоо юу чинь жоохон ч гэсэн нэг юу яаж тээ. Тэгэхгүй бол энэ жилийн наадмыг ингээд юмнууд нь үзэх юм яацгүй нэрэ. Одоо энэ наадамд энэ стил нэг Монгол стилрхүү юм хувцас дуучны өмсчихгүй тэгээд дандаа нэг рок попын нэг хар мар улаан бүр хувцстай бүр авах юмгүй нэрэ. Энэ мордууд нэг айгу. Тэгээ эн чинь нэг хэд нэг инээдэмтэй үйл явдал болсон. Тий. Ямар хэд инээдэмтэй үйл явдал болов гэсэн чинь төгөлдөр хуртаага орж ирдэг инээдэмтэй. Нөгөө хэн блэ? Төгөлдөр хуур гээд сүнгнээл аваад ирж байгаа энэ дээр. Энэ төгөлдөр хуур нь тоос шорхи тэнээд хахаар нэг сонирн байна гинэ. Нэр айгүй инээдэмтэй байгаа байхгүй. Зарим хөлдөгч төрсөн хүүхэд байл гэж харлаа. Чи айгүй инээдэмтэй харагдаж байгаа байхгүй. Энэ японочууд чоолоод инээгээс өөр яах юм бэ? Ахвар махаа байгуул байсан баг энэ тоглолтын дээр. Гэхдээ ерөнхийдөө бүр анханасаа надад таалагдаагүй юм. Тэгээ би энэ хоёр дахь удаа юм бичлэгээ оруулж байна л та. Инээдэмтэй нэг энд бас нэг хэдэн хүүхдүүд бас нэг морин хуур тоглож байгаа бас нэг хүүхд байсан. Толгоогоос ихсэрлээл гэдсэн нэг юу лээ. Юу лээ. Нэг морин хуур тоглож байгаа нэг хоёр хүүхд толгоос ихсрэлгүй байх зүгээр л гэсэн шүү дээ. Зүгээр л харагдсан. Хүүхдүүд тэгж л байдаг шүү дээ. Тэр зүгээр байсан. Тэрнийг хүмүүс жоохон шүүмжлээд илээ.
бас өөр монголчууд бас айгүй их тийм моруур тоолж байгаа бас толгоогоо гэж хөдлөгдөг гинэйгүй. Тэгээд хятадууд нөгөө морин хуурыг юу яатсан гэж штэ. Бас зөндөө олноор сурцсан. Тэгээд энэ тэнд урлагийн тоглолт хийгээ явчихдаг гэж штэ хятадууд. Монголчуудын юу ингээд хөгжмөр. Тэгээд яг нь тэдэртэй жоохон төстэй харагдаад гэдэг. Би тэр хятадуудыг үзэж байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээ уул бас нэг янз бүрийн нэг урд нь чинь бас нэг фестивал зохион байгуулагдаад үүсэнгүй лөө. Монгол дээлний фестивал дээлэрэ гангарын хин хамгийн гоё дээлтэй байх нь хин хамгийн юутай ийм хүү фестивалуудыг ахаад зохион байгуулах үедээ ахаад энэ гурван дуучны авчираад нэг дуулуулад тэгээд нэг бүр нэг айтах нэг юу яачмаар ах юм миний харж байгаа. Энэ нэг хараалыг нь хариулаад тооноо өргөж яваад нэг айтайхан шиг нэг үхэр тэрэгэн дээрээ ээжигээ суулгаад тийм үү? Үхэр тэрэгэн дээрээ ээжигээ суулгаад үхрээ хөллөөд ахаад нэг энэ гурваараа дуулуулад тэгээд нэг ахаад нэг Монгол дээлний тийм нэг фестивал зохион байгуулчмаар санагдах юм. Миний бодож байгаагаар тэгэх юм бол уг нь яг болчихно гэж би одоо бодоод байна. Тийм үү? Тэгэх юм бол болчих واخ гэж бодоод. Нэг тиймэрхүү юм ахаа зохион байгуулжалчээ гэдэг ерөнхийлөгч хүрсүүх. Энэ соёлын яамны хин гэдэг үлээ. Сайд ч нуута хэн болчлоо. Энэ чинь хин гэдэг үлээ. Соёлын яамны сайдын чинь хин гэдэг үлээ. Номин Чинбатын номин гэдэг штеп. Энэ номын сайдд бас тэгээд хэлчмээр байна. Хантаад. Тэгээд чадвал би нэг Twitter руу илгээх гэж үзнэ. За тэгээд энэ хүргээд нэмшлэг өндөрлөө. Өнөөдөр 2025 7 сарын 13 тэг 2 цаг 35 минут болж байна. Тэгээд энэ хүргээд нэмшлэг өндөрлөө. Ядаж энэ гурав ахаад энэ хувцастаа ахаад нэг тоглолт дийлтэй гаргаж ирээд сайхан наадмаар гаргаж ирэн гутаа ахаад нэг төрдөг тэрэгтэй Сүхбаатарын талбайгаа ядаж тойруулчмаар шүү дээ. Тэ ээжигээ нөгөө нэг эмээгээ суулгаад ээж юм уу эмээгээ суулгаад ч юм уу тэгээд нөгөө нэг юулуугаа Сүхбаатарын талбайг болтугай бүхий өргөгч юм уу ахаад нэг тойруулаад тэгээд нэг жижиг нэг тийм дээлний фестивал зохион байгуулчмаар байхгүй. Тэг хин гоё дээлтэй энэ шалгууруулна гэд Монгол дээлтэйгээ энэ Монгол эмэгтэйчүүд гоё харагдаж штэ. Ой энэ гэж болохгүй штэ. Эн чин за арай нөгөө копирайт авчих юм ба биш байгаа. За тэгээ ямар тач тэгээд нэг тийм санаа. За тэгээд энэ хүрээд нь бичлэг өндөрлөө.